Сайн Улаанбаатар хөтөлбөртэй хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. За хөтөлбөрийн энэхүү хэсэгтээ та бүхнийгаа эрхэм хүндтэй зочинтойгоо уулзах болно. За өнөөдрийн зочид маань Мандухай Kids модель агентлагийн захирал Энх Болор, Мандухай Kids модель агентлагийн суралцагч Эхшиглэн болон Мишель нар маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Ашиг баярлалаа. Тэгээд маш хөөрхөн үзэсгэлэнтэй охид манай студид байгааг бол харж байгаа. Тэгээд охид маань бас саяхан маш гайхалтай амжилтыг ингээ гаргаад ирсэн байна. Үүнийг бас үзэгчдээ хуваалцъя гэж бодоод та бүхнийгаа студид урьсан. Тэгээд ярианыхаа эхлэлд тантай болон хоёр хөөрхөн суралцагч модель охидтойгоо танилцъя тий. За сайн бацгаана уу. Би Мандухай Kids модель агентлагийн үүсгэн байгуулагч Энх Болор гэдэг хүн байна. Тэгээ манай агентлаг нь үүсгэн байгуулалтаа 2 дахь жилдээ орж байгаа. Тэгээ энэ хооронд бол маш олон хүүхдийн гадаад дотоодын тэмцээн уралдаан модель талаараа бас мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн хувьцыг бас амьлуулад явж байсан олон туршлагуудыг бас ингээд хоримтлуулж тодорхой хэмжээнд бас эх орныхоо нэрийг бас гаргаад ингээ хүүхдүүд маань хичээгээд бас зорьсон зорилгодоо хүрээд явж байгаа юм шин залуу үүссэн юм агентлаг байна. Тий. За, октодтойгоос танилцъя. Сайн байна уу? Намайг Эхшиглэн гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 36 дахь сургуульд сурдаг. Энэ мөнх тоёо огштой би бас талархаж байгаа. Тий. Намайг тусалж дэмжиж тийм ер нь бол амар гоё дэмжиж байгаамаа. Гоё тэмцээн уралдаанд оролцуулаад гоё олон зүйлийг зааж сургаалдаг шүү дээ тий. За охинтойгоо танилцъя. Сайн байна уу? Намайг Мишель гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 155 дахь сургуулийн C80 багштай 3-р анги сурдаг. Би одоо 9 настай Мандухай Kids моделийн сурагч байна. Ямар хөөрхөн юм бэ? Маш гоё үзэсгэлэнтэй харагдаж байгааг бас октодтой хэлмээр байна. За саяхан бас нэгэн томоохон тэмцээн болоод ирсэн. Ямар тэмцээн болов? За Монголоос маань бас одоо хичнээн одоо хүний бүрэлдэхүүнтэй энэхүү тэмцээнд оролцов тий. Тэр талаар мэдээлэл авъя. За сая болсон тэмцээн маань Индонез улсын Бали арал дээр зохион байгуулагдсан. Одоо Kids of the World болон Miss Universe Teenagers 2026 гэсэн хоёр төрлийн тэмцээнд манай Мандухай Kids модель агентлаг маань Монголын баг болоод ингээд явж оролцоод ирсэн байгаа. За тэгээ уг тэмцээнд болвол урд нь 32 орн ингээ оролцож байснаас одоо манай Монгол улс нэмэгдээ 33 дахь орн бас орж байгаа. Анх удаага Монгол улсаа төлөөлөд орж байгаа юм бас түүхийг бас ингээ бүтээгээд ингээ явж байгаа. За тэгээд одоо энэ тэмцээнд болвол Kids of the World-д нь болохоор чи Mini Miss, Little Miss, Junior Miss, Preteen гэдэг одоо энэ төрөл болгон дээрээ одоо эх орныхоо нэрийг гаргах шилдэг гэсэн төрөл болгон дээр нэг хүүхдүүдийг авч явсан байгаа. За тэгээд энэ дээр одоо Preteen дээр Miss-ийг бас авч явсан бас манаас онцгой үе болж ирсэн. Тэгээд ер нь бол тэгээ Miss Universe Teenagers дээр нь болохоор Petite төрөл, Preteen Teenagers төрөл хоёр дээрээс нэг шилдэг хоёр охиноо аваад орсон. Ингээд манай Монгол баг маань ер нь бол маш даруухан бөгөөд ухаалгаар тэгээд маш одоо багийн менежменттэй оролцоод бүх хүүхдүүд манаас маш том хэмжээний шагналуудыг аваад ирсэн бас юм гоё үйл явдал болсон. Ямар гоё юм бэ. За Эхшиглэн олон улсын тэмцээнд оролцож байгаа одоо анхны тохиолдол байсан уу? Ямар бас төрөлд нь оролцсон болоо яг өөрийн чинь хувьд? Тийм анхны тэмцээн тэгээд би Miss-ийн тэмцээнд ерөөсөө орж үзэж байгаагүй болохоор бас амар сандарсан. Тайзан дээр гарахад ямар мэдрэгцсэн? Гэ тайзан дээр гараад арай гайгүй тавьчирсан. Арай л гайгүй тавьчирсан тий. Одоо нөгөө сурсан зүйлээ хийж байгаа учраас тий. Тэгээ ямар шагналыг аваад ирлээ манай Эхшиглэн? Би юу авьяас тийм цамаа өдөрсөн. Авьяаслаг Miss болсон гэсэн үг үү? Авьяаслаг Miss болон одоо шилдэг 3-т багтаад орж ирсэн байгаа. Одоо энэ нөгөө орон орны хүүхдүүдээс нөгөө төрөл бүр дээрээ одоо бүх оноогоор нь жагсаагаад хамгийн шилдэг гэсэн 3 хүүхдүүдийг ингээд яалгаад одоо нэг шалгаруулад тэгээд тэрнээсээ шилдэг гэдэг нэг Grand Prix хүүхдээ шалгаруултын. Тэрний манай шилдэг 3-таа багтсан. Одоо авьяаслаг Miss охин маань байгаа. Тий. За манай Мишелийн хувьд, Мишелийн маань хувьд. Надын хувьд бол би цагаан сарын 1 үндэсний хувьцаа өмсөд нэг тайзан дээр халахж байсан. Тэрнээс бас Miss-ийн тэмцээнд бол орж байгаагүй. Энэ бол миний анхны Miss-ийн тэмцээн. Би бас анх удаа оролцож байсан болохоор маш их сандарч байсан. Тэгтээ
надад маш гоё байсан. Манай шилт маань одоо олон улсын тий олон орны охтуудтай за адилхан настай тий яг өөртөө адилхан хөрх үзэсгэлэнтэй охтуудтай өрсөлдсөн байгаа шүү дээ тий. Ямар байсан? Найзуудтай болсон уу? Найзтай болсон, зөндөө гадаад найзтай болсон. Гадаад охтууд бас адилхан л бүгдээрээ мундаг авьяастай сайн бэлдсэн хөхтүүд байна уу? Тийм бүгдээ л бид нартай адилхан хичээгээд мундаг байсан. Тэгээд ямар шагналын эзэн боллоо? Би шилдгээр тодорч 2 дугаар байр эзэлж том титэм цууц эдгээрүүдийг авсан. Оо ямар гоё юм бэ. Тайзан дээр гараад та хоёр маань шагнал аваал тий. Тэр үеийн мэдрэмж ямар байсан бэ? Амар гоё сандарч ирсэн. Амар гоё исэн. Бас маш их сандарч ирсэн. Маш их сандарсан аа. Анхны бас томоохон олон улсын тэмцээн байсан байж тээ. Манай их шиглэн ч гэсэн тайзан дээр гараад ямар санагцсан? Яг шагнал аваад. Догтлоо тэгээ бараг уйлах гээд байсан. Бараг уйлах гээд байсан аа. Хөөрхөн юм аа. Охтууд маань тэгээд ер нь бол Мандухай Kids модель агентлагийн суралцагчид юм байна. Тэгээд маш одоо удаан хугацаанд бас бэлтгэгдэж байгаа тээ. Түрүүн таны хэлсэнчлэн бас шилдэг гэсэн хүүхдүүдээ одоо англи тус бүрд нь ингээд сонгоод аваад явсан ингээд хэлжсэн шүү дээ тий. Хүүхдүүд маань ер нь ямар хугацаанд суралцсан хүүхдүүд байгаа бол дээрэс нь ямар сургалтуудыг авдаг бол тий. Одоо миссийн тэмцээнд оролцоход тий. Манай агентлаг бол хүүхдийг одоо зөвхөн одоо мисс модельээр ингээ хөгжүүлдэггүй одоо хувийн хөгжлийн сургалт явагддаг. Дээрэс нь драм болон одоо дэлгэцийн уран бүтээлүүдийн хичээлээс ордог. Тэгээд бүжгийн урлаг. Тэгээд сая харин одоо бид нар тэмцээнд олон улсын дэлхийн миссийн тэмцээнд ороод ирэхдээ англи хэлний хичээлийн хөтөлбөрийг ер нь олоо хөтөлбөртөө бас тусгаж оруулбал их зүгээр юм байна гэсэн бодолтойгоор эргэж ирээд одоо яг одоо эх 7 ангаас эхлээд манайхаас яг шинэ эсэлтэндээ англи хэлний хөтөлбөрийг бас оруулж өгч байгаа. Тэгэхээр энэ яаж байгаа гэвэл хүүхэд маань одоо зөвхөн амралтын өдрүүдээр одоо чөлөө цагаа зөв боловсон өөрийгөө хөгжүүлж өнгөрүүлэхээс гадна нэг дор олон талаас хөгжих боломжийг манайх ингээ олгож байгаа. Тэгээ ер нь бол бидний бас нэг одоо зорилго юу вэ гэх юм бол багийн ажиллагааг маш сайн хүүхдүүд маань дандаа багаар ажил сурахыг илүүд үздэг. Би биш бид гэсэн тий нэг нийтийн төлөө нийт нэгний төлөө гэсэн байдалтайгаар хүүхдүүд маань битийг ингэж гар нийлүүлээ ингэж юу яадаг учраас аливаа зүйлд оролцдог учраас саяны тэмцээнд бас маш гоё том амжилтуудыг гаргасан байгаа. За тэгээд одоо бас энэ танхимд ирээгүй байгаас мундаг хүүхдүүдийнхаа талаар бас ярил гэх юм бол одоо миний мисс нь болохоор 3-5 настай хүүхдүүдийн өрсөлддөг төрөл байгаа. За тэрэн дээр манай эх орноо төлөөлөд манай хосаяр огтоо цэцэн гэдэг бяцхан охин маань 4 настай охин маань ороод Grand Prix-ийн эзэн болсон. Яг өөрийнхөө төрөлдөө хамгийн бага англи тий хамгийн бага английнхаа Grand Prix-ийг аваад ирсэн. Тэгээ манай их шиглэн маань болохоор Little Miss, манай Мишелт маань Junior Miss, тэгээ Pretty Miss дээр манай одоо дархан салбарын маань бас төлөөлж ирсэн ачид эрдэнгээ охин маань бас шилдэг 3-т орсон байгаа. За тэгээд Pretty Mister дээр манай Чингүн гэдэг хүн маань бас хөвгүүд дундаас Grand Prix-ийг авч бас ирсэн. За тэгээд энэ тэмцээн нь бол дан ганцаас нөгөө нэг гой хувцаа гой сайхан харуулах биш нөгөө өөрийгөө англи хэл дээр хэрхэн зөв сайхан илэрхийлэх вэ? Олон хүмүүстэй хэрхэн гой харилцаж байна. Тэгээд мэдээж бас хувцгой зүүн талаас нь бас ингэж харж байгаа. Тэгээ ер нь олон талаас нь тэгээ авьяас байна. Тэр болгоныг ингээ харуулсан юм тэмцээн байгаа учраас хүүхдүүдэд маш сайн бэлдээд нөгөө энэ олон талаас нь хөгжүүлдэг юм бас нөгөө даваа талнаас энэ дээр бас гарч ирсэн. Тийм байна тий. Өстой хөөрхөн мундаг бахархмаар санагдчихэв. Манай хоёр хідэн одоо жилч байдаг юм уу сарч байдаг юм уу тий хугацаанд Мандухай модель агентлагтаас одоо бэлтгэгдсэн болоо. Би бол одоо нэг хэдэн настайгаас явж эхэлсэн? Би энэ 8 настайгаас явж эхэлсэн. Би одоогоор ч гэсэн 8 настай. Одоогоор ч гэсэн 8 настай. Аха. Тэгээд бэлтгэгдэж эхлээд бас шилдэг сайн байсан учраас сонгогдоод олон улсын тэмцээнд оролцсон байж тээ. Манай шилдэг байв. Би 2 жил явсан гэхдээ би дундуур нь жаахан засварлага авсан. Яг тэгвэл би хичээлдээ жоохон ойр явах болохгүй байсан. Тэгээд энэ жилээс бол би засварлахгүй явна гэж өөртөө зорилго тавьсан. Одоо яг бүх юмаа зохицуулаад тий. Манай энэ жижигхэн охтуудын маань хувьдас одоо хичээлээ хийн, давхар өөрийгөө хөгжүүлээд агентлагтаа явна. Хэцүү байдгүй, гоё байдгүй.
Хамт гоё идэг. Хамт гоё идэг. Анх ингээд хичээлэнч давх зайлага юм шиг, даалгавраар чимэр юм шиг тэгээд бас агентлагтаа явах ёстой байдаг те. Яаж зохицуулж исэн та хоёр тэрийг? Би бол багшаасаа багшаа би тэмцээнд оролцох байгаа шүү. Та намайг ойлгоорой би жоохон тийм хичээлээсээ хоцорч магадгүй шүү л гэж. Яг тэмцээнд оролцох үед тий сургалтаа аваад одоо сургалтандаа явдаг ч гэдэг юм уу тий хичээлдээ явдаг өдрөө бол яг гой зохицуулаад яваа сарцсан баг тий. Тэгээ октодын манаас ингэж ярьж хэлж байгаа маш хөөрхөн цэгцтэй. Тэгээ өөрийгөө илэрхийлж бас маш сайн чадчихэ. Тэгээ олон улсын тэмцээн оролтон болон Монголдо бас уралдаан одоо тэмцээн уралдаанд оролцдог болов уу гэж бодож байна. Тийм тэгэлгүй яг хөө сая өнгөрсөн нөгөө 7 сард болсон Face of Mongolia-д бас манай хүүхдүүд маань оролцож байсан. Тэгээд нүүдэлчин фестивалд бас оролцож байсан Монголдо. Тэгээ гадааддаа бол яг Вьетнамд бид нэр яг модель чиглэлээр ингээ явдаг, дизайнеруудын хувцсыг амьлуулад тэгээд манай монгол хүүхдүүд маань International Kids Model сэтгүүлд бас ингээ гарч байсан. Тийм. Тэгээ ер нь бол явсан газар олгондоо л яг өөрсдөө бид нар чинь нөгөө очиод тэнцээ нөгөө нэг гой байгаад ирхэн чухал биш. Бидний ард эх орон гэдэг одоо Монгол улс гэдэг нэр бидний ард байгаа учраас энэндээ ингээ дандаа ингээ зоригтой хүүхдүүд маань ингээ ойлгоод явдаг учраас ингээ амжилттай яваад ирдэг. Хөөрхөн юм бэ. Хэдэн насны хүүхдүүд ер нь одоо сонирхож энэхүү агентлагт бас хандж байна тий. Түрүүн бас одоо олон улсын тэмцээнд хамгийн бага насны ангилал 4-тэй гэж байна тий. 4 настай гэж байна. Тэгэхээр одоо хэдэн наснасаа бэлтгэж уг нь бол тий. Уг нь бол 5-аас 17 насны хүүхдүүд суралцдаг. Тэгээд манай цэцэнгийн маань ээж манай цэцэн өөрөө биеэр их том л доо үеийнхний одоо л тэгээд бас нөгөө альваа зүйлийг бас хүлээж авах чадвар бас айгүй сайн хүүхэд учраас өөрөө шалгалтаа өгөөд манад орсон. Бусад хүүхдүүд бол шалгалт өгөхгүй ордог. Бид нар ямар ч хүүхдийг бол нээлттэй хүлээж аваад өөрсдөө гой хөгжүүлээд авдаг учраас 4 настай хүүхдийн хувьд бол сууж чадах уу, сурч чадах уу, анхаарал төвлөрөх чадвар нь хэрвээ гэдгийг нь харж агаад авсан учраас манай цэцэн маань айгүй мундаг сайн оролцоод ирсэн саяас. 5-аас 15. Тийм 5-аас 17 настай хүүхдүүд. 17 насны хүүхдүүд. За тэрэн донд зөвхөн октод маань байна уу? Бас хөвгүүд байна. Ер нь бол хүүхдийн агентлагууд дундаа хамгийн олон хөвгүүнтэй агентлаг манайх гэж магадгүй. Тэгээ хөвгүүд маань маш их суралцдаг. Энд ингээд сурснаар ялангуяа яг одоогийн нийгэмд ялангуяа хөвгүүд октодтой хэрхэн зөв харьцах уу, биеэ хэрхэн зөв авч явах уу, нийгмийн харилцаанд ороод ирэхээр өөрийгөө хэрхэн гоё илэрхийлэх вэ. Тэгээ заавал модель болох алавтай биш. Тэр хүүхдүүд өөрсдөө хувийн соёлтой болж байгаа нь аюул чухал байгаа да. Тийм. Тэгээд реклам кинон тоглоод бас явж байгаа хүүхдүүд зөнд байна. Одоо энэ дундаас бас кино талаас одоо 10 дахь кинонд тоглож байгаа хүүхэд ч гэсэн одоо манад ингэ байдаг. Хөөрхөн юм бэ. Манай хоёрын маань хувьд Индонез улс руу яваад ирсэн шүү дээ. Тий. Очсон ямар байсан? Очсон амар халуун байсан. Би нэг очиад нэг 30 мөч байгаа байх гэж бодсон. Бараг 40 байсан. Тийм үү. Нэлийн халуун байсан шүү дээ. Нэлийн халуун байсан. Тэгээд би найзтайгаа бассейнд орж байгаа. Тэгээ жоохон борлоо түрээд ирсэн. Борлоо түрээд ирсэн. Манай хшигтэнд миний хувьд болохоор амар тийм бөхчм тийм одоо ингээ усрахуу тийм бөхчм байсан. Тэгээд би бас найзтайгаа хамт бассейнд ороо борлсон. Хөөх юм байсан. Таад маань бас одоо тэмцээнд ийм гоё амжилтыг гаргаад ирлээ тий. Ангийнх нь, багш нар нь, найз нөхд нь, аав ээж, эмээ өвөө, ах эгч нар нь юу гэж байна? Яаж хүлээж авч байна? Манай аав ээж хоёр намайг чи чаднаа, чи мундаг шүү. Чи одоо ингээд энэ тэмцээнд аваад медаль авахгүй байсан бол ингээд намайг зориулж тэгээд би улам зориг орж манай гэр бүлийнхэн хамаатан задангуу бүгдээрээ тэгж хэлсэн. Тэгээд би одоо 2 дугаар байранд дараад ингээд медаль цомцоод эдэлтэй хүрээд ирсэн. Ямар хөөрхий. Ангийнхан найзууд яаж хүлээж авч байна? Ангийнхан найзууд хөө чи ямар мундаг юм бэ? Би чамайг бахархаж байна. Чи ямар гоё юм бэ гэж. Чамтай адилхан ийм одоо гоё агентлагт явмаар байна. Хамт явъя гэж байна найз өгтөд. Манай нэг найз яг тэгээд исэн. Тэгээд исэн үү? Тийм тэгвэл тэгдэг манай агентлаг бол мандахаа гизс мэдэл шүү. Тэгээд чи энэ агентлагыг бүртгүүлээрэ гэж. За ихшиглэн ангийнхан найз нөхөд багш нар аав ээж ах эгч нар нь яаж хүлээж авсан гэж чамайг ийм гоё медаль цом аваад ирсэн чинь. Манай
ээж аав эмээ өөр нь болохоор гээд цам аваад төрсөн чинь за чи амжилт гаргаад ирлээ шүү гэд манай нэг эмээ маань амар уйлсан эмнэлэг твцсэн байсан тэр үед тэгээд манай аав маань ч гэсэн намайг үзээд бараг ингээд амар догтлоо бараг ингээд уйлах шахсан гэсэн Ямар хөөрхий. Үнэхээр бахархуулж чадсан байх тий. Авьяасаараач тэр өсөд зүйлсээрээч гэр одоо тий манлайлаад ингээд ийм гоё амжилтыг гаргаад ирсэн юм байна шүү дээ. Үеийнхээ нь одоо та хоёрт яг чадсан ийм хөөрхөн огтод үзээд бас их гоё бахархаж байгаа ах гэж бодож байна. Ямар гоё юм бэ? Би ч бас ийм сурах юмсан тий. Би ч бас одоо ингэж гоё олон улсын тэмцээнд оролцох юмсан, сайн мундаг болж байгаад бэлдэж байгаад гэж бас бодож байгаа ах тий. Тэгээд та хоёр ер нь яг энэ загвар өмсөгч модель болъё гэж боддгоо эсвэл гоё өөр мөрөөдөлтэй юу? Ямар мөрөөдөлтэй вэ? Би ер нь бол том болоод нэг өөрийн гэсэн одоо захирал багшгийн өөрийн гэсэн академиндээ болж мундаг болно гэж боддог. Тэгээд одоо болохоор би зөвхөн модель болох дуртай, модель жирэн дуртай. Модель болох хүсэлтэй байгаа тий. За, захирал багшгийн адилхан ийм агенттай болно гэж байна шүү дээ. Тэгээ олон хүүхдүүдэд бас ингээд багшгийн юм заагаад сургаад явах нь тий. За, тас надад ч мэдээ. За, манай их шиглэн. Миний хувьд болохоор багшгийн адилхан болно. Тэгээ модель юу нь амар гоё гэж бодсон. Бас өөрийгөө ингээд авах чадвараа тийм гоё л. Тэгээ өөрийгөө авч явж чадна. Бие сайн ингээд авч чадна. Бие зүг авч явж сурна. Цаг барина тий. Бусадтай сайхан найрсаг, нөхөрсөг хандах нь байна. Гих мэтчлэн. За тэгээ авьяасаа хөгжүүлээд давхар одоо бүр англи хэл сураад тий. Маш олон зүйлийг давхар сураад явж байгаа хүмүүс дээ шүү дээ. Тэгээд мэдээж одоо маш олон хүүхдүүд явж байна. За тэгээд та түрүүн бас хэлсэн хүүхэд болгоно модель болох албагүй. Гэхдээ бас эндээс сурах юм маш их байдгаа гэдэг тий. Бие зүг авч явах ч байдаг юм уу. Тэгэхээр бас өнөөдөр телевиз үзэн суугаа хөөхөн манай хоёр охинтой чадсан дүү. За манай хоёр охиноос бас ингээ ихчтэй ах ийм хүүхдүүд бас их олноороо үзэж байгаа л гэж бодож байна. Хамгийн гол хүүхдэд ер нь ингэж суудаг, төлөвшдөг тэр зан ямар одоо зан байх болоо тий агентлагт сураад олон төрлийн хичээл хөтөлбөрүүдийг аваад явахаар. За олон төрлийн одоо хичээл авч байгаагийн учир нь гэх юм бол одоо энэ хүүхэд олгон одоо юм болгонд ингээд сонирхолтой байдаг. Тэгээ энэ олон хичээлүүдээс аль нь илүү надад зохих юм бэ гэдгээ бас олж авах бас давуу тал нь ингээд болж байгаа. За тэгмэтлээ за би багшаа жишээ манай гэгээгээд жүжигч охин манай. За багшаа би жүжигчин л болох хэрэгтэй юм байна гэдгээсээ одоо манай агентлагт яваад тэрийгэ мэдрээд одоо 10 дахь кинонд тоглоод ингээд явж байгаа. За тэгвэл манай энэ хоёр охин болохоор би багш надад мисс байвал надад модель болол илүү зохих юм байна гэдээс хүүхдүүд маань ингээд багаасаа зоригтой болоод тэгээд зорилгынхаа төлөө ингээд хөөрхөн өөрөөсөө баг гэлтгүй ингээд хичээгээд ингээд явж байгаа. Сая ер нь бол тэр тэмцээнд явж байхад ер нь манай монгол хүүхдүүдийн давуу тал нь юу вэ гэх юм бол маш найрсаг байсан. Тэгээд найрсаг байсан. Тэгээд бусадтай маш гоё харилцаад альваа хүмүүстэй ялгахгүйгээр маш гоё хүндэтгэлтэй харилцаа явж байсан. Бас манай монгол хүүхдүүдийн давуу тал болж харагдчихсан. Хүн болгонтой хичнээн одоо англи хэлээр ус цаас мундаг биш ч гэсэн өөрсдөө хичээгээд ингээд ярих гэж өөрсдөө ойлгуулах гэж ингээд зорж байгаа нь хүмүүсийн бас гайхшрлыг бас ингээд төрүүлж чадчихсан. Дээрээс нь ингээд тайзан дээр байгаа өөртөө ихтгэлтэй энэ харц тэр алхааны техник гэдэг зүйлээрээ бас яахын аргагүй онцгороод ялгарч чадаж байсан. Тийм учраас бас би бас тухайн тэмцээндээ агентлагаа пэйж хаяган дээрээ би шууд лайвыг маш олон удаа ингэ хийжсэн. Байнга ингэ лайв хийгээл шууд дамжуулаад мэрэгжлийн нөгөө юу шиг сэтгүүлч ажил бас бараг давхар хийгээл. Тэгэл тэнцээ чи ингээл уйлал би чинь энэ 7 өөхөд аваа явцсан. Тэгэл долоолаа ингээл шагналаа аваад хамгийн сүүлийн гран при шалгаруулах үед бол миний хувьд бол айгүй сэтгэл хөдлөлтөй өдөр байсан. Тэгэл ерөөсөө миний миссис мань эхлүүлээл ингээл гран прикс аваад хизээч төсөөлөөгүй гой амжилтуудыг гаргаж ирээл манай чингэн хүн маань бүжгээрээ бүр дэлхийг бүр ингээд тэнцээсэн бүх хүмүүсийг алмааруулж чадсан. Бүр гайхамшигтай үзүүлбэрээс үзүүлсэн. Манай Miss Universe орсон манай Мишель охин маань Азийн шилдэг мисс болсон. Тэгээд одоо цорын ганц одоо профайл видеогоороо видеоны шалгаруултаас нь тэр цорын ганц шагналыг бас манай Мишель маань авсан. Тэгээд Монголын тухай бичлэг, тухайн тэр орчин ганцхан манай Монгол хүүхдийн бичлэг гарсан. Тэр бас маш гоё бахархууштай байсан. Тэгэл тэр
болгон дээр нь далбаага Монгол улсынхаа талбайгаар ирж Монголиа гэж орилол тэрээр чинь чадах ятгаараа бид нар чинь бас хичээгээл манай дээрэс нь надтай 5 ээж аав нар явсан. Тэгээ 4 ээж нэг аав явсан. Тэгээ энэ ээж аавуудынхаа ачаараас хүүхдүүдийнхээ хувцас хүнрийг солих тий арын албыг нь манай эд там байлгах гэх мэтчлэн бүгдээрээ бүр маш гоё багаар гоё ажиллаад зорьсон зорилгодоо хүрээд явсан. Тэмцээн болохоос өмнө шагнал ялангуяа шагнал гардуулахын өмнө би тэгж хэлжсэн хүүхдүүдтэй. За миний хүүхдүүд заавал ингэ төрүүлэх бол бид нар олол чухал биш. Хамгийн гол нь бид нар хийж чадах зүйлээ л харуулах хэрэгтэй. Тэгэл бид нар яг дэлхийн хэмжээнд бидний төвшин ямар байна, чи өөрийгөө ямар байна гэдгээл харах нь чухал шүү. Тийм учраас юу хийх гэж зорж байгаа тэрийгээ чи яарахгүйгээр бүрэн гүйцэд гаргаараа гэж хэлжсэн учраас манай хүүхдүүд маань мундаг байгаад ирсэн. Хөөрх юм. 33 орны мисүүд оролцдог гэхээр маш нэлээдгүй бас хөрхэн томоохон хэмжээний тэмцээн байна. Тэгээд энэ тэмцээнд ийм том амжилтыг гаргаад ирсэн ч одоо бахарахгүй гэдээ яах вэ те. За ингээд нэвтрүүлгийн маань ярих цаг бидний ярилцах цаг өндөрлөх төгсөн байна. Тэгээд төгсгөлд нь бас та хэдийгаа багшийн маань хувьд бас одоо хамтрагч те дэмждэг эцэг эхчүүд тэдгээр хүмүүстэй за мөн одоо сонирхож байгаа хүмүүстэй сайхан сэтгэлийнхаа үгийг хэлээд нэвтрүүлгээ өндөрлөе. Манай хоёр охины маань хувьд ч гэсэн энэ гоё тэмцээнд явхад та хоёрыг дэмжсэн маш олон хүмүүс байгаа болоо гэж бодож байна. Тэр хүмүүстэй гоё сэтгэлийнхаа үгийг хэлэх боломжийг олгож байна. Тийм. За нэвтрүүлгийнхаа төгсгөл бас нэгэн охиноос дурдахгүй болохгүй. 6-гийн дурдсан. Нэг нь болохоор манай Miss Universe Petit төрөлд мань оролцсон Номын Эрдэнэ гээд манай агентлыг үүснээс хойш ингээд байнга ингээд багштай хамт явж идэг охин маань саядлын Miss ороод дид Miss-ийн шагнал авсан. Тэр яг манай тэр Petit төрлийн өрсөлдөөн маш өндөр байсан. Тэгээ тэр их өрсөлдөөн дундаас хамгийн нөхөрсөг Miss-ээр тодроод дээрэс нь дид Miss бол шалгарсан. Охиндоо бас баяр хүргэе гэж хэлмээрээ. За тэгээд мөн ингээд үргэлж хүүхдүүдээ ингээд дэмждэг эцэгчүүдэд баярлалаа. Тийм мөн Мантхаг эцэг мэдээлэг агентлагийн бүх багш нартай маш их баярлалаа. Та нар минь байгааг байсан бол энэ хүүхдүүд чи ийм их амжилтыг гаргахгүй байх юмсан шүү гэж хэлмээрэн багш нартай бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. Ихшгэлэн маань хандаж үг хэлэх үү? За намайг дингээд гэр бүлийн хамаан дэмжээд тэг намайг урам хариулсан маш их баярлалаа. Тэг би өөр нь цаашдаа олон тэмцээнд явахдаа бүр улам их хичээнэ гэж хэл. За манай Мишель Гэр бүл, найз төхүүд бас ганц зүг ихт бэлгийн агаадаа маш их хайртай шүү. Багтаа бас маш их хайртай шүү. Хоёр багтаа хоёуланд нь хайртай шүү. Дараагийнхаа тэмцээндээ би улам их амжилтыг гаргаад хүрээд ирнэ. За баярлалаа. Тэгээ танай агентлагийн хамт олонд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. Дараа дахин сайхан мэдээгээр иргэн уулзах болтугай. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочдоор Мандухай Kids Модель агентлагийн захирал Энх болор Мандухай Kids Модель агентлагийн суралцагч Ихшгэлэн болон Мишельт нар оролцлоо. Хөтөлбөртэй хамт байсан эрхэм хүндтэй та бүхэндээ баярлалаа. Маргааш энэ цагт иргэн уулзтлаа. Баяртай үзэгчдээ.